Шүдэнд зардаг охин. Зул сарын орой байлаа. Нэг жаахан охин гудамжинд хөл нүцгэн алхаж байна. Яагаад ийм хүйтэнд ганцаараа алхаж байгаа юм бол? Гадаа үнэхээр хүйтэн байсан тул түүний хөл их даарчээ. Халаасаа үздэл өнөөдөр зарж чадаагүй шүдэнзнүүд байна. Өдөржин явсан ч нэг ч шүдэнз зарж чадсангүй. Охин үнэхээр гонигтай байна. Гэвч гудамжинд хүмүүс баяртай, ад жаргалтай алхана. Амттай хоол хаа сайгүй үнэртэж байлаа. Орой болж улам хүйтэн болсон. Охин гэртээ харж чадсангүй. Овны хөл маш их даарч байв. Өнөөдөр нэг ч шүдэнц зараагүй, нэг ч зоос олоогүй. Ингээд гэртээ очиж болохгүй гэж бодлоо. Охин нэг шүдэнц аваад зурлаа. Шүдэнц гэрэл гарган охиныг жаахаж гисэн дулаацуулав. Энэ үед охинд сайхан том ширээ дүүрэн амттай хоол харагдав. Харин шүдэн зунтархад бүх зүйл алдах боллоо. Охин дахин нэг шүдэнц асаав. Гэтэл тэр дулаахан сайхан өрөөнд сүлд модны өмнө сууж байлаа. Удахгүй шүдэнц унтарлаа. Бүх сайхан зүйл алга боллоо. Охин дахин нэг шүдэнц асаав. Түүний нүдэнд түүний эмээ харагдлаа. Хэдийгээр эмээ нас барсан ч охины хамгийн хайртай хүн билээ. Эмээ түүн рүү хараад инээмсэглэж байна. Шүдэнц дахин унтарлаа. Охин дахиад шүдэнц асаав. Энэ удаад эмээгээс "Эмээ минь намайг аваад яваач. Энд намайг битгий үлдээ" гэж "Би тантай хамт баймаар байна" гэж гуйлаа. Шүдэн зунтарвал "Та дахиад алга болно. Гуйж байна гэж уйлав. Гинэт их гэрэл гарч эмээ нь түүнийг авч явлаа. Хизээж үсэхгүй, хизээж даарахгүй, хизээж зовохгүй тийм их газар руу авч явлаа. Маргааш охины биеийг хүмүүс олжээ. Ядарсан, муу хувцастай ч тэрээр инээмсэглсэн байв. Хөөрхий охин их зовсон байх гэж хүмүүс ярилцсан. Гэхдээ охин одоо сайхан газар эмээтэйгээ хамт байгаа.